Та бүхэн ямарыг ирээ. Би өнөөдөр санал бодлоос хуваалцах зорилгоор бас нэгэн видео хийж байна. Би өнөөдөр дөрөвд хүчний талаар ярмаар байна. Дөрөвд хүчин гэдэг нь одоо явагдаад байгаа сонгуультай огтхонч холбоогүй. Дөрөвд хүчин гэж би Монголын ёс заншил бөөмөрлийг нэрлээд байгаа. Та бүхэн миний өмнөх видео буюу гүн гүнзгий юмс гэсэн видеог үзсэн бол анзаарсан баг тийм. Манай өмнөд хөршийн сүлд шүтэн буюу ичин хорлоо гэд хүрдний голд арга билэг гэд хоёр юм байна. Бурхны шашны дарам чакра буюу алтан хүрдний голд гурван эрдэнэ гэд гурван юм байдаг. Монголчуудын одоо энэ сүлдний доор мэндэлж тэнгэрт хайлдаг тий. Монгол гэрийн хорол тооны голд 4 юм байдаг. Би тэгээд дөрвийн тоо монгол хүн болон монгол ёс заншилтай их холбоотой юм а гэж хэлмээр байна. Тэгээд би одоо тэдний юм бидний юм гэсэн маягаар ярьж байгаа. Буюу тэдний үзэл бодол бидний үзэл бодлоос юугаар ялгардаг юм бэ гэсэн талаар ярмаар байна. Тэгээд энэ ялгааг одоо гаргахын тулд бидэнд чухал асуудал хэрэгтэй. Хамгийн чухал асуудал юу гэдэг юм бэхээр энэ хорвоо дэлхий дээр хэн сайхан амьдрд юм бэ? Яаж амьдрах юм бэ гэсэн асуудал байдаг. Тэгээд манай өмнөд хөрш буюу энэ бомбын шашин болон финшүүд болохоор тэн зам байх хэрэгтэй, даав байх хэрэгтэй. Энэ даав нь болохоор мэдээж арга билгэн дээр тулгуурласан байх юм. Өөрөөр хэлбэл ямар ч нийгэм, ямар ч одоо цаг үед хэрвээ та арга билэгтэй байх юм бол бас сайхан амьдрчих юм а гэж байна. Өөрөөр хэлбэл ер нь ухаантай хүн л ямар ч нийгэмд сайхан амьдрна гэсэн утгаар. Гэтэл чинь энд нэг асуудал байна гэж Бурхны шашинхан үздэг. Өөрөөр хэлбэл та үнэхээр сайхан нийгэм зохицлоо бүтээгч байгаа бол танд хүн чанар байх хэрэгтэй. Танд сайн сайхан байх хэрэгтэй. Тийм учраас зөвхөн арга билэг гэдэг дуусчихгүй бас 3 дахь хүчин буюу арга билгээс гадна хүн чанар гэж байх юм. Одоо энэ сонгуулийн яриад байна шүү дээ тийм үү? 3 дахь хүчин ч гэдэг юм уу тий. Бас 4 дахь хүчин гэж бас байж болно шүү дээ тий. Гэтэл чинь Монголын одоо энэ уламжлалт одоо итгэл бишрэл дээр болохоор байна шүү дээ. Хүнд бас итгэл байх хэрэгтэй тийм үү? Итгэл гэж юм байх хэрэгтэй. Гэхдээ итгэл нь болохоор энэ зам тийм үү? Даав нь болохоор тэр замыг би энэ замд итгээд явчлаа ч гэх юм тий. Өшөө бас энэ бурхны шашны замд би итгээд ингээ явчлаа гэдэг шиг. Мэдээж энэ дөрвөн юм бол бас зам тэгэхээр энэ бүгдэнд нь итгэл гэсэн юм байгаа. Гэтэл чинь хүн их аргатай, бэлэгтэй, ухаантай, бас хүн чанартай байж болно. Гэтэл тэр хүнд аз гэдэг юм дутвал энэ хорвоо дээр амьдрахад хэцүү. Тэгэхээр монголчууд аз хиймрийн тухай ярьдаг. Өөрөөр хэлбэл заримдаа ерөнхийдөө их муу хүн их азтай байх ч юм уу тий. Их сайн хүн их азгүй урт насалдгүй ч юм уу. Тиймэрхүү янз бүрийн хорвоодор байдаг. Тийм учраас аз хиймрээ одоо чинь дээшлүүлж явуул та энэ хорвоо дээр сайн сайхан амьдрах юм а гэдгийг Монголын одоо ёс заншил хэлж өгдөг юм а. За тий. Би нэгэнд одоо энэ нэг итгэл бишрлүүдийн тухай нэг ялгаа гаргаж байгаа учраас энэ Монголын ёс амьдрах ёс заншил нь хятадын амьдрах ёс заншлаас ихэд ялгардаг буюу хоорондоо харшилдаг. Би өмнө дуурчсан тийм үү? Өрөөний голд гал байрлуулж болох ба энэ хоройтой хятадууд бол муу ёр гэж үздэг. Гэтэл монголчууд бүгд гэрийнхаа дунд гал голомтоо асаагаад галаад хоройд сууцгаад. Тэгээд нэг асуудал байдаг л да. Хүн яавал одоо юу хийвэл тийм одоо аз хиймэртэй ч юм те өнгөтэй өдтэй хүн ер нь сайн амьдрах юм бэ? Юу хийвэл гэж байна. Тэгээд мэдээж итгэл бишрэлтэй холбоотой юм болохоор өөдлөх айлын өнгө юутай холбоотой вэ гэж асууна. Тэгэхээр энэ финшүүд юу гэж хэлдэг вэ гэхээр дээвэр. Хэрвээ тэр айлын дээвэр бүрэн бол тэр айл өөдлөн, тэр айл сайхан амьдрын. Тийм учраас дээвэр нь янз бүрийн ус мус гоожсон ч юм уу, цоорсон ч юм уу тийм байх юм бол тэрийг тэр даруй зас. Хэрвээ
Дээвэр дээр нэг тийм манай Монгол гэрийн шиг тийм тоон шиг тийм том нүх мөх байх юм бол энийг муу ёр гэж үзнэ. Гэтэл чинь монголчууд болохоор нөгөө нэг тэнгэртэй харьцаж чинь, агаартай харьцаж чинь гээд гэрийнхаа дээд юунийхаа дээд нэг тийм том нүхтэй байдаг. Тий. Тэгээд мэдээж та нар бол мэдж байгаа. Өөдлөх айлын өнгө юунаас холбоотой вэ? Дээвэртэй холбоотой биш, харин Монголд үүдтэй холбоотой байдаг. Та ингээд бизнес юм бол одоо довжоо момжоонд анхаарал тэр хаяг реклам үүд мүдэндээ ихэд анхааруул та өнгөтэй үүдтэй явах юм гэж байна. Өөрөөр хэлбэл монгол хүн одоо бусдад сайхан харагдахыг их хичээдэг. Тэгээд заримдаа гаднаа гяланцэг дотроо паланцэг байдаг шүү дээ. Бурхны шашинд болохоор өөр юм аа. Яг өөр вэ гэхээр ингэж аа. Би энэ тайгийг шин тавьчих. Бурхны шашинд нэг ийм юм байвал одоо их өөдтэй байна гэж. Өөрөөр хэлбэл бурхны шавь буюу одоо бурхны сургаалыг дагагч маань одоо юу яа. Тэр гэр орон гал голомт гэдэг юмнаас бол татгалцсан хүн. Мөнгө төгрөгийн тэрнээс татгалцсан хүн. Тэгэхээр тэр хүнд одоо тэр дээвэр мэвэр үүд мүд бол нэг сонирм биш юм аа. Тэр хүн болохоор тэр бурхныхаа шашныг одоо цааш нь ингээд хөгжөөгөөд илгүүрүүлээд ингээд дайны дэлхийгээр явхад тэр хүнд шүхэр хэрэгтэй. Тийм учраас тэр хүний ийм шүхэр нь ингээд сайн байх юм бол тэр хүн бас өнгөтэй үүдтэй явах юм а гэсэн утгатай байдаг. Тийм учраас одоо бурхны шашных нэг зөвлөдөг шүү дээ. Та цагаан шүхэр дуншуулвал таны бизнес чинь сайн явуулна гэж. Тэгэхээр чин яг тэ гурван ингэ хослуулж болох юм. Та дээвэртэй ч анхаарч болно, үүдэндээ ч анхаарч болно, бас шүхэртэй ч анхаарч болох юм аа. За тий анхаарал тавьсанд баярлалаа.